үеэс улбаатай Өөрсдийн өвөрмөц онцлог, соёл хөгшин Европ, хөгжингүү Америк, Азийн бар, аборигенчүүдийн нутаг Австрали, Африкийн ширинг, төв дэлхийн 5 өрөнгө ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүмүүдээрээ харж сэтгэлээрээ мэдэрч чихээрээ сонсох боломж гагцхүү Монгол аялалд бий. Эзэн Чингис хаан эрэлхэг цэрэг үүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах Монгол аялал. Монголчуудын аялал. Намрын адаг сарын бэлгийн тооллын 22-ны дүйчин өдөр. Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж ээжтэй болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш ном айлдаж ханцшгүй дээдийн номын өглөөр ээжигээ орчлонгоос гэтлэхэж Нирваны хотогт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж зам твд залран ирсэн түүхтэй. Тиймээс эрхэм сүсэгтэн олон та бүхнийг намрын адаг сарын 22 буюу Бурхан багшийн дээдийн номын өглөөр эхийнхээ ачийг хариулсан өдөр тохиох их мөргөлийн аялалд хүрэлцэн ирж хамтдаа буян хураануу хэмээн урьж байна. Энэ үеэр мөн итгэл гамбыг ил гаргах ёслол тохион буй тул та ариун мутрын хадгаас адис хүртэн аж амьдрал ажил үс эрүүл мэндээ сүсэглэн даатгаж сайнны мөрийг татан залбирах боломжтой. За энэ итгэл тамбын маань аялал бол яг жилд одоо итгэл тамбын маань 8 удаа ил гаргадаг тийм ээ. Тэрний одоо нэг одоо онцгойлсон одоо бас энэ 8 ил гаргадаг дотор бас онцгой ил гаргадаг тийм үе бий. Энэ ачаалагдал маш их өгдөг одоо нийт одоо мөргөлжт маань одоо энэлийг хүсэн хүлээж яадаг нэг ийм аялал байдаг. Энэ аялал маань болохоор ямар аялал вэ гэхээр одоо энэ 11 сар ихээр явна. Бурхан багшийн одоо Тэнгэрийн 33 оронд очиж ном айлдаж ээжигээ одоо нэг бурхны оронд очуулчаа тийм ингээ буцаад одоо дэлхий дээрч нийт одоо сүсгтэй олонд одоо бурхны одоо гэгэрлийн замыг одоо айлдсан ийм том айлдвар байдаг. Тийм учраас энэнийг одоо нэг ихийнхээ ачийг хариулах одоо эмэгтэй хүмүүсийг хайрлах энэ талаар одоо их хүсэж байгаа энэ хүмүүс манад явж бурхан багшийн нэг хитүүцэн өдөрт очиж тэгээ итгэл тамбын одоо ил гаргаж байгаа үед авцаж бас нөгөө балжинам дашнамтай өдөр тэгээ намрын адаг сарын шинэ 22 бас ингээд авцаж байгаа ийм 3 учралтай ийм сайхан одоо өдөр байгаа. Энэгээр одоо хүмүүс маань их одоо мөрөгж одоо тэгээ өвлийнхаа хаврынхаа зуныхаа ажлуудыг одоо бас даатгадаг. Мөн одоо үр хөвгөө даав ээж хань ижил аз жаргал эрүүл сарвалыг одоо ингэ хүсдэг ийм одоо сайхан мөргөл байж байгаа. За ер нь тэгээд бид 2006 оноос хойш итгэл тамбын ил гаргасан энэ мөргөлж явсан бүх одоо хүмүүсийн ингээд судалгаа тооцоо хийгээд үзэхэд бол нийтдээ хүмүүсийн маань ер нь 80% нь одоо хүсэл нь биелсэн байна гэж ингэж үздэг. Гэхдээ итгэл тамб бол зүгээр нэг явах шүү дээ. Энэ яг хөвгтөр үнэхээр чин сэтгэлээс очоод миний тийм хүсэл биелэх юм аа, ийм энэ биелэх юм аа гэдэг энийг одоо ингээд тэгээ дээр нь яг хөвгтөр зөв мөргөл байх хэрэгтэй тийм ээ. Яаж мөргөх ёстой, юу бодох юм, юу залбирах юм, энэ бүгдийг одоо манай хөтөч тайлбардаг гэсээр хэлж өгдөг. 2015 оноос хойш манайхан зөв мөргөл гэдэг хөтөлбөрийг гаргаж ирсэнээс хойш хүмүүс бас зөв одоо мөргөдөг ийм тал руугаа болж байгаа. Эдүүд итгэл тамбын мөргөлийг одоо ингээд хийж байхад бол маш олон хүн одоо хараагүйх тараа орсон, тийм ээ, хөлгүүх, тэл орсон, маш хүнд өвчтөе хүмүүс одоо хүнд өвчнөөс одоо салсан, ажил үйлс бүр бүтгэ байсан хүмүүс одоо ажил үйлс нь бүтээд одоо бүр говьтай ангиас хүртэл ирж одоо архинд орсон гэдэг одоо нэг нөхрийг аваад авган явж байсан. Тэгээд одоо итгэл тамд мөргөлөө зүгээр болчихсон. Одоо ингээд 3 жилийн өнгөрж явах нөгөө хүмүүс архитаар саавхаагаад амьдрал нь сайхан дэвшлээд ингэж. Тэгэхээр хүн яг хөтөр ямар нэг юм чин сэтгэл шүтж чадах юм бол тэр бол одоо үнэхээр тэр хүн тэр болж байгаа ийм талтай юм аа гэдэг ингэж байгаа. Энэ дээр бас юунд яасан янз янзын одоо нэг үүдүүд одоо гарч тэгээд одоо манайдаар ирж одоо нэр үнэхээр Монгол аялал компани бол энэ итгэл тамбын мөргөлийг энэ олон жил хийсэн учраас үнэхээр зөв зүйтэй хийдэг юм байна гэдэг одоо бидэнд бас их баяр талархлаа илэрхийлдэг. Бас хүнд байдалд маш том хүнд байдалд болсон хамт олноос ганцхаараа одоо нэг эрүүл сарвал үлдчихэд тэр чигээр хамт олноо дагуулад ингэж явж за одоо бүжээ захир яг зөв талаас мөргөж өгөөч гэж ингээ өсөө явж байсан ийм
одоо талууд байж. Тэгээд тэр хүмүүс нь яачаад үнэхээр тэдний ажил үйлс үнэхээр өөрчлөгдөд одоо 5 жил болж байхдаа шал өөр компани болсон хүмүүсийнх нь амьдрал их гоё болсон юм байж байгаа жишээтэй тийм ээ. Тэгээ бодит түүхүүд одоо иймэрхүү байж байгаа. Тэгэхээр энэ ер нь биднүүд яхаа хөхтөр энэ бурхан шашнаа, буддагийн шашныг гүн ухааны талаас нь сэтгэлийн талаас бидүүд манай монголчуудыг хийсвэр талаас юм ойлгоод байна л да. Зүгээр одоо өнөөдөр мөргөл маргааш бүх юм бүтээл их яах юм шиг ийм биш л дээ. Тэгээд залбирлын үед одоо мөргөлийн үед одоо тийм үү бас сайхан одоо ингээд юу яах хэрэгтэй. Сэтгэлээ тайвшруулж байгаа. Тэгээд үнэхээр энэ төр одоо итгэл тамтайгаа харьцаад ингэж мөргөх. Тэгээд дээр нь одоо бид яах вэ гэхээр хил гайл дээр ингээд жаахан хүлээгдэг одоо манай компаниас шалтгааллахгүйгээр хил гайл дээр одоо хүлээгдэг. Эннээс ятар хүмүүс маань бухимддаг. Тэртээдгүй энэ ингэсэн юм байл дээ. Ерөнхийдөө бидүүд яаж сектор манай өвгдөөс утаа гүмбэнлүү одоо 2000 км/ц явган морьтой ингээд тууж очиж одоо тийм ээ баг сунж одоо мөргсээр гоод ингээд оцсон гэж ярьдаг. Ингэжээд буян үйлцэн гэж ингэж яддаг. Тэгээд би нэг юуны явуулгын дацангийн тэр том домнортой ярьжсэн гэж байгаа. Ингээд өнөөдөр бидүүд ингээд маш их саатчиж ингэж ирлээ. Хийлгаалдар маш их олон цаг болж байгаад ингээд ирлээ. Хүмүүс мураг ядарлаа гэсэн чинь яг одоо таанууд ядарч байна тийм ээ. Гэхдээ энэ хүмүүсийн чинь ажил нөгөө нэг хордон явсаас илүү бүтэнтэй гэж байгаа. Тэгээд яа гэв бэ гэсэн чинь таанууд тэр саадчих үедээ тэр сайхан тарнаа тоолоод сэтгэлээ амар амгалан байдал түргээд ингэх юм бол юм чи бүтнэ гэж яах жишээтэй. Манай Монгол Ойл компани яг хөвдөө явуулгын дацантай маш их олон жилийн одоо харьцаатай одоо тэр дацанд бол бидүүд 2 хангал бурхан одоо бүтээж өгсөн тийм ээ 10 хангалын 2 хангалын бүтээж өгсөн өөрийнхөө хөрөнгөөр тэгэхээр манай компани аялагчдыг болохоор тусгаалсан цаг бидүүдийг мөргүүлдэг тийм ээ. Энэ бол тусгаалж цаг аваа зүгээр бидүүд яадаг вөхтөр мөргөлийн өдөр аваашаад бөөнөр нь оруулаад тэгээд хүмүүсийг очрлуулаад ингээд мөргсөн тийм халтур маягийн юмыг бол ерөөсөө хийдгүү. Энэ дээр бол бидүүд үнэхээр одоо тэр сэтгэл гаргаж энэ одоо яагаад гэж байгаа вэ гэхээр энэ бол одоо маш өөр юм аа. Энэ дээр бол бидүүд мөнгө төгрөг ерөөсөө бододгүй. Энэ хугацаанд Монгол Ойл компани 3000 хүн одоо ингээд үнгүй аялуулсан байгаа тийм 3000 хүнийг үнгүй аялуулсныг ханшаар болоод үзэх юм бол маш их мөнгө болж байгаа тийм ээ. Хэрвээ бидүүд энийг тэрийг юу бодоо ингээд хүмүүсийн буян заяа амьдрал хөв дээшлэх гэж бодоогоос тэр мөнгийг бидүүд яасан бол манай компани үүдүүлэх хэлэг өөр байх тийм ээ. Гэтэ энэ өөр асуудал юм тийм ээ. Тэгэхээр ингэж бидүүд одоо мөргүүлдэг. Дээр нь яаж гэхээр бидүүд аяллаа одоо замд яг мөргөлийн үед бол бидүүд тайлбарч яаж мөрөх ёстой. Яг юу одоо бодож явах ёстой юм. Яаж зогсох ёстой юм гэдэг талаар нь одоо манайхаа одоо би өөрөө бол одоо их мөргөлийн аялал дандаа өөрөө явдаг. Их мөргөлийн ил гаргаж байгаа үед нь бол би өөрөө зогсож байгаа бүгдийн сайхан тайлбарлаж өгөө. Манай одоо явуулгын дацангийн ламнар сайхан ном уншиж өгөөд манай одоо аялагчид зориулт ном уншиж өгөөд ингээд бүр чин сэтгэлээс ингээд зориулсан юмнуудыг хийдэг учраас энэ бол их өөр одоо мөргөл болдог. Тэгээ бус компаниос ялгарх юм бол энэ юм байж байгаа. Зүгээр бид хүн зүгээр одоо яг бус компаниуд нэг гаргасан өдөр аваашаад очирлуулж байгаа мөргсөн болгоод ингээд байгаа. Энэ бас нэг их учир дутагдaltaа. Ер нь тэгээд хүний шүс бишгэлээр бас хамаагүй ингээд тоглож болохгүй. Энэ бас эргээд өөрсөнд нь бас муу юм болохыг үгүйсэх аргагүй юм байх. Намрын адаг сарын бэлгийн тооллын 22-ны дүйчин өдөр Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж ээжтэй болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш ном айлдаж ханцшгүй дээдийн номын өглөөр ээжигээ орчлонгоос гэтлэхэж Нирваны хотогт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж зам твд залран ирсэн түүхтэй. Тиймээс эрхэм сүсэгтэн олон та бүхнийг намрын адаг сарын 22 буюу Бурхан багшийн дээдийн номын өглөөр эхийнхээ ачийг хариулсан өдөр тохиох их мөргөлийн аялалд хүрэлцэн ирж хамтдаа буян хураануу хэмээн урьж байна. Энэ үеэр мөн итгэл тамбыг ил гаргах ёслол тохион буй тул та ариун мутрын хадгаас адис хүртэн аж амьдрал ажил үйлс эрүүл мэндээ сүсэглэн даатгаж сайнны мөрийг татан залбирах боломжтой. Дубай бол яг 2093 он гэхэд Дубай бол ерөнхийдөө нэг хөгжөөгүй нэг тийм 7 шийхэн одоо нутагт дэвсгэр байсан тийм ээ. Яг л одоо ингээл харж яхад одоо манайхан ингээл манай одоо их зээцүүд одоо ингээл байгалийн баялаг одоо булаастай ч юм нэг иймэрхүү ингээд тэгээд ард түмэн одоо ийм хүнд байж таа тийм.
тэрэн шиг яг л одоо Дубай болдог 7 шейхүүд бол одоо тусдаа ядсан нэг нээвтэй холбоорлоод өөрснөө баяжаад бусдаар төм нь бол маш их хүндрэлтэй одоо юуны усны хомсдолд орсон цэвэр усны хомсдолд орсон цэвэр усыг асар их хайгаад ингэ явж идэг ийм газар байсан бол энийг бол долуулаар нэгдээд Арабын нэгдсэн Эмират улс гэж байгуулад тэгээд одоо 4 жилээр тэр бол сай байлна гэ тэгээд 4 жил тутам тэр улс болж байгаа одоо тэр одоо шейх нь бол яг хөвгтөр нэг одоо онцгойлсон бүтээн байгуулалтыг байгууллаа гэдэг ингэсэн. Одоо ингээд харж байгаа хамгийн эхлээд одоо Дубайт ерөнхий төлөвлөгөөг одоо нэг нь гаргаж байгаа. Дарааг нь болохоор одоо тэр Жумэрэ гэдэг тий одоо далаа дотор одоо нэг барилга байшингуудыг барих, тал модны хэлбэртэй барилга байшингуудыг барих энэ мөн одоо 7 одоо дэлхий дээр байхгүй 7 одоо жошгууд энэ бол 1.5 тонн алт орсон энийг одоо бас барьж байгуулах. Дараагийнх нь болохоор одоо дэлхий дээр одоо байхгүй буур чалип 828 м өндөр 200 давхар байшинг барих. Дубай Марина гэдэг цоошин нутгын одоо нэг хороолол гэдэг юм манайхаар бол тийм хорооллыг одоо барьж байгуулад энэ нь одоо ашиглалтанд ороод тэр нь одоо сүүлийн үед одоо нэг бүжгэлдэг байшин гэж хүмүүс манай монголчууд яриад байгаа нь яадаг вэ гэхээр давхраараа эргээд өдөр одоо нэг тийш хардаг орой нэг тийш шөнө нэг тийш ингээд ертөнцийн дөрвөн зүг ингээд харж байгаа шүү дээ ийм харж байгаа жишээтэй тийм ээ гэх мэтлэнгээр одоо Дубайд маш их одоо тийм шинэ өөрчлөлтүүд ингээд очиж байгаа өдөрт 450 онгоц цуг өдөрт 450. Манай Улаанбаатар хотод бол одоо ингээд ерөнхийдөө энэ машин дэрэг ингээд төгжирээд байна шүү дээ. Тэрэн шиг Дубайгийн агаарт бол одоо онгоц төгжиж явах шүү дээ. Буух цагаа хүлээгээд ингээд байж байгаа шүү дээ. Экспорт, импортын татварын чөлөөлж хатаар бүх юм хямдхан болж байгаа. Гадаадын бүх брэнд тэнд өрөөдөр зуучраас нөгөө гадаадаас хүмүүс судалж авахын оронд Дубай руу ирж тэр хямдхан бараг авах гэж маш хэрж. Дээр нь одоо үзүүрүүд үзэх. Тэгээд жилээс жил одоо хүмүүсийг татахын тулд цоон шин одоо үзүүрүүдийг бий болгодог. Цоон шин одоо бүтээн байгуулалтыг бий болгодог. Одоо километр 500 өндөртэй байшин барих гэдэг төлөвлөгөөг хийгээд ингэ байж штэ. Гэх мэтлэнгээр Дубайд асар их одоо тэр бүтээн байгуулалтууд байдаг. Хүн очоод амрах байдлыг одоо хангаж өгдөг. Зүгээр ингээд манайхаар бол одоо ингээд Шааржа, Ажман гэх ингэхтэр чинь одоо Шааржа бол одоо сансараас цаашх нь байж байгаа. Ажман болохоор одоо энэ 25-аас цааш байж байгаа. Энэ ийм үргэлжилсэн хотгоо мөртлөө 3 өөр шейхээ 3 өөр хуулттай заа юм дээр. Тэгэхээр Дубайг хүмүүс яаж нэгдүгээр тэр Дубайгийн гайхамшиг үздэг. За хоёрдугаарт нь яаж тэнд сайхан брэндийн хувцсууд их бас хямдхан авах боломжууд байна. Гуравдугаарт нь автомашин хямдхан авч байна. Мөн алтан итлүүдийг хямдхан авч байна. Гэх мэт Дубайгаас маш их юм авч байна. Одоо манайх цоо шинээр одоо юу гаргаж ирж байгаа вэ? Сургалтын одоо аяллуудыг гаргаж ирж байна. Дубайд одоо тэр гадаадын тэр маш том одоо хөрөнгө оруулалттай байгууллагуудаар аваач одоо манай одоо барилгын газар тариалангийн одоо өшөө гэдгийг мэрэгчлэр нь ялгаад энэ сургалтуудыг тэнд нэг 7 хоног өдөр нь одоо юмаа үзээд оройн сургалтанд суугаад бидүүд ингэж юм хийх юм байна. Бидүүд бас энэ дээр алдаад байгаа юм байна гэх юм бол манай байгууллагууд, төр засгийн байгууллагууд, хувийн байгууллагууд энэ сургалтанд амар. Ер нь манай Монгол аялал энэ одоо сургалтын аяллууд, хурал семинарын уулзалтын аяллууд тэгээд курстэй гадаад одоо мэрэгчлээ хэлгүй ийм аяллууд одоо эрчимтэй ингээд зохион байгуулах юу орж байна л дээ. Энэ яагаад бидүүд энэ дээр яаж ирэх тэр бид зөвхөн аялаад мөнгө өрөхөөс гадна тэндээс юм үдж ирээд мөн нэгэн бол одоо тэндээс гадаадын байгууллагуудаа хамтарч ажиллах одоо юугаа болоод түншээ болоод ирээд ингэх бол Монгол улс маань маш хурдан хөгжих юм боломжууд байна гэж харагдаад байж байгаа. 20 жилийн доторх үсрэнгүй хөгжил, өөр хаанч байхгүй гайхамшигт бүтээн байгуулалт бүхий чамин тансгийн илэрхийлэл үзэсгэлэнт Дубай хотод шилдэг төмөр хөлгүүд таныг хүлээж байна. Хөдөлгүүрийн хүчрэг нүргэн, тансаг салон, гоёмсог төрх, автомашин дурлагчдын хүсэл мөрөөдлийн биелэл бүх замын хаад Дубайд цуглалаа. Хэрвээ та хүсвэл худалдан авах авт хүлгээрээ шаргалтах манхан дээгүүр хурдалж дов толгод дундуур давхиж болно. Монгол аялалтай хамт аялаад мөрөөдлийн машина Дубайгаас сонго. Эрхэм аялагчдаа анхаараарай. Монгол аялал компани энэ сарын аяллаа хуваарийг танилцуулъя. Итгэлт хамт Улаануд хотын аялал 2 шөнө 2 өдрийн экспресс аялал 10 дугаар сарын 20,
27-ны өдрүүдэд замдаа гарна. Итгэл тамб Улаан Үд хотын 3 шөнө 3 өдрийн аялал 10 сарын 19, 26-ны өдрүүдэд замдаа гарна. Мөн Манжуур хотын аялал 10 сарын 19, 26-ны өдрүүдэд. Харин Бээжин Утай чиглэлийн аялал 10 дугаар сарын 21-нд. Дубай хотын аялал 10 сарын 13, 20-ны өдрүүдэд. Тайландын аялал 10 дугаар сарын 22-нд замдаа хөдлөнө. Вьетнамын аялал 10 сарын 22-нд гарах бол Хайнан аялал 10 сарын 22-нд замдаа гарахаар тус зэхэд байна. Манай монголчууд бол гонжог мэднэ л дээ. Гонжууд бол одоо манай монголчууд 8 худалдаа хийдэг янз янзын одоо бас үзэсгэлэнт нь оролцдог юм байсан. Тэгээ бидүүд бас 3 жил одоо судалсан одоо ер нь яавал зөв зохистой одоо энэ аяллыг одоо гаргаж болох юм бэ? Яавал энэ дээр яг би ер нь манай Монгол аялал компани ямар нэг аялал гаргахдаа маш их судалгаа хийдэг. Судалгаа хийсэн үндсэн дээр бидүүд аяллуудыг гаргадаг. Энэ яаж вэ? За нэгдүгüүрт нь одоо буудлын ямар юм, хоолунд нь ямар юм, үзүр нь ямар юм, үйлчлэгээ нь ямар юм. Энэ дээр монгол хүмүүс яаж зохицуулах юм гэдэг энийг тэрээс зүгээр нэг газар доо уушаад ингээд хүмүүсийг орхичдгүй л да тийм. Тэгээд энэ дээрээс үндэслээд бид гонжугийн аялал одоо сая одоо нэг аялал маань эхний аялал маань явцсан. Одоо ингээд удахгүй яа. Энэ сар болгонд өөр үзэсгэлэнгүүд гарч байгаа. Маш их олон гутлын үйлдвэр, цүнхний үйлдвэр одоо эдүүтэй бид хэлхээ холбоотойгоо тэр одоо манай гол нь одоо тэр сайхан гутал одоо зардаг хүмүүс байд юм уу? Тэрэн дээрээс яагаад энийг одоо түнштэй болгож их. Ер нь манай одоо залуучууд манай хүмүүс бол одоо Японд жазрагны тус гаргаж байгаа жишээтэй ер нь нэлээд гаж байгаа чиглэсэн юмнууд хийгээд байна л да. Энэ дээр нь бид яаж ирэхээр холбож өгөөд нэг хүнийг нэлээд хэдэн хүнийг ажлын байртай болгоод амьдралын дээшлүүлж гэмсгсэн нэг бас хүсч явдаг учраас энэ гонжог маш холбоо үйлдвэр байгаа. Тэгэхээр бидүүд одоо манайх ингээд үйлдвэрүүд гарсан манай Facebook дээр вебсайтн дээр одоо ингээд тавигдчихж байгаа. Тэгээд тэр үйлдвэрүүдийг харж байгаа ийм үйлдвэртэй холбоо тогтоох гэсэн юм аа. Ийм үйлдвэртэй яах юм бол бидүүд энийг болгоод өгөх одоо боломжууд байж байгаа. Тэгээд ер нь зөвхөн гонжогоор зогсохгүй маш олон одоо хятадын газрууд байгаа. Энэ дээр тэгээд энэ дээрээс бидүүд нэг юм онцолж байгаа. Хувийн үйлдвэрүүдтэй бидүүд эзэж холбоо тогтоож байгаа. Хувийн үйлдвэрүүдтэй. Дандаа улсын үйлдвэрүүдтэй. Яагаад гэж юм гэхээр энэ чанар байх хэвээр, баталгаатай байх хэвээр. Бас биднүүд яах юм гэхээр нөгөө хүмүүс маань бас нөгөө нэг хувийн үйлдвэрээс муу юм сурчаад муу юм хийхгүйгээр чанартай юм игээд нөгөө өнөөдөр муу байлаа гэсэн жилийн дараа амжилтанд хүрэх боломжууд байж байгаа. Тэгэхээр нөгөө ийм чанарлаг юмлуу бидүүд их төлөвлөгөө анхаарч байгаа. Аяллаараа ч гэсэн бидүүд хүний тоон дор биш аялыг аль болохоор чанартай зохион байгуулах энэ тал дээр бол маш их одоо бидэнд бас олон жилийн туршлага байна тийм ээ. Зүгээр нэг одоо нэг жолооч юм уу нэг хүмүүсийг авч яваад манайхаас сүүлийн үед бас нэг тиймэрхүү юм гаргаад байгаа л да. Монгол аяллаа нэрийг маш их барьж янз янзын одоо нэг хаалттай группээр тийм хүмүүсийг яасан тэрийг бидүүд юун дараа тавьсан тэр нь баригдсан тийм ээ. Иймэрхүү тэгээ Монгол аяллаа нэрийг маш их барьж байгаа учраас энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Хүмүүс нь яг хөөхтөр Монгол аяллаа хандах маш их байж байгаа учраас Монгол аялал цангт дундуур бас нэг юм бүтлгүүн нөхдүүд байж байгаа тийм ээ. Тэгээ өдөр мөнгө офс дээр бидүүд энэ дээд байж байгаа тийм ээ. Тэгээ манай уцнууд ингээд Монгол аял жуулчил гэдэг компани байгаа шүү дээ. Манайх чинь тийм ээ Монгол аял гэдэг. Одоо урд нь янз янзын үг нэмчээд ингээд хүмүүсийг төөрөлдүүлээд хүмүүсийг хуураад хөлийн цаатал гаргачаад бүх юм орсон гэж хэлсэн мэт хөлийн цаатал гаргачаад ингээд юм нэмээд явах жишээтэй тийм ээ. Тиймгүүгээр тэр шиг бидүүд энэ одоо энэ үйлдвэрүүдээ одоо нэг хурал семинаруудаа одоо тэр нөгөө сургалтын аялал маяллуудаар дандаа чанартай юмнуудыг хийж өгөх юм бол тэр хүмүүс маань дараа нь эргээд Монгол улсын маань хөгжилд хувь хүнийхээ амьдралд одоо хэрэг болох нь хүнээс маш чухал юм сурах юм бол тэр хизээний цаг тэрэг бол хулихын зурчин тэгээд яг хөдөө нэг 5-10 хүнийг хулихтаа тэгээд дараа нь тэгээд бүтэлтэй болохгүй шүү дээ тийм ээ. Та найз нөхөд хамт олноороо хаанагтай аялмаар байна. Тэгвэл Монгол аялал компани хүссэн газарт тань хүргээд өгнө. Олол аяпбол группийн хямдралтай хизээний танил дотн хүмүүстэйгэн Орбоо ертөнцийн түмэн гайхамшиг мянган сонинг харж хөгжилтэй зугаатай аялах нь ажил дээрээч анги хамт олноороо уулзсан ч дурсан ч сэтрээсэн мартагдшгүй сайхан аялал байх болно. Аялал адал явдалтай байх тусмаа амттай. Монгол аялал, монголчуудын аялал.
манжуурыг одоо монголчууд маань бас маш сайн мэддэг болсон тийм ээ. Одоо бол нөгөө нэг өсөлт эдлийн одоо нэг эд хямдралын үе юм байж байгаа. Тэгээд манай компани одоо нэг өрөө бол манжуурд очоод Шангрилэж очтбол оройн зоог барьж байгаа. Мөн одоо Шангрилэж очтбол хүмүүс маань буух боломжийг одоо бүрдүүлж өгж харьцангуй одоо хямдхан үнээр Шангрилээ энэ 5 одоо очтбол буулгахын боломжийг одоо бүрдүүлж өгж байгаа ийм талтаа. Шангрилээ орохоос эхлээд үнэр нь шал өөрөхгүй. Бүх одоо дэлхийн одоо Шангрилээ буудлууд нэг тийм одоо үнэр байдаг. Тэр оронгууд хүмүүс гайхад ийм гоё буудал байдаг юм ингээд. Энэ уулнууд миний одоо зүгээр зориодож байгаа манай компани зориодож байгаа бол 5 одоо жочтууд одоо манайх яг ингээд хөдөө гадаанаас явж ийн энэ тэнд явж ийн бас тэр болгонд бас нэг 5 одоо жочтууд Шангрилээд буугаад ахын бас хэцүү шүү дээ тийм ээ. Ядах нь ороод ийм байдаг юм байна гэдээ үзэж үдийн тайлбарлах талаас нь тэгээ үйлчлэгээний байгууллагын хүмүүс яаж юм гэхдээ одоо манай ингээд буудал янз бүр үйлчлэгээний байгууллага яаж үйлчлэгээ байгууллагыг одоо үйлчлэгээ бэ гэдгийг нэг үзүүлэхийн тулд гол нь хоолндоо биш энийг үзүүлэх гэж ингэж бидүүд одоо зорилсон тэгсэн бас жаахан тэр хоолнд нь жаахан цадахгүй одоо байгаад байгаа тал байгаад байгаа. Тэгээ би Шангрилэгийнхэнтэй ярьж байгаа энэ хоолны талаар хоолны найраа сайжруулах монголчууд таарах одоо тэр загас жаргахаа гэх хоолны болиулаад ногоо юм багсаад нэг махтаг тал руу ингээд болгоод яасан гэсэн манай нөхдүүд бол их сайхан хүлээж авсан юм байж байгаа. Одоо тэгээд удахгүй бас энэ хоолууд нь сайхан өөрчлөлтөд ирэх байх. 2 оройн шоу тоглолт байж байгаа. Урлагийн тоглолтууд харин одоо харьцангуйгаар хүмүүс мөн бас ойлгодог болсон. Одоо 3 оройн урлагийн тоглолт байгаа л да тий. Одоо Орос, Монгол Хятад гэдэг ингээд байж байгаа. Энийг бол хүмүүс эхлээд яаж шоу өгтөр манайх чинь шоу чинь арай нэг өөр шүү дээ. Манай монголчууд шоуд ихтэй арай шоу тий. Тэрийг одоо бас нэг юм урлагийн тоглолт үзэх юм байна гэх. Дээр нь яасан гэхээр манай одоо нэг бусад одоо нөхдүүд одоо болсон бусад компанийн анхааралгүй юм уу тийм зүгээр тийм марзан хийснээс болоод монголчуудыг очихдоо тоглолт айгүй богинохон болоод нэг тийм чанаргүй тоглолтууд хийгээд ингээд эхлэхдээ би хэлсэн. Ахаа танууд ийм тоглолтын юм бол ямар ч манайх авах. Одоо бус компани орд юм байгаа биз. Бид яг чанартай тоглолтуудыг үзэгчтэй. Тэрнээс үзэгчээ одоо нэг айдагчтай хуурсан тийм тоглолтуудыг бид үзүүлэх бэ. Гэдэгс одоо тоглолтууд маань шал өөр болсон. Тэгээд аяллыг ер нь аяллын компаниудыг одоо энэ аялал жуулчлалын яам одоо эдүүд бол одоо бас цэгцэг цаг нь болсон. Тэрнээс хэн дуртай аял зохион байгуулалт аялал жуулчлалын нэр хүндийг унгаагаад тийм үү. Тэгээд аялал мэдгүй хүмүүс ингээд замбрааг нь алдуулаад хил давсны дараа янз бүрийн одоо эндээс болохдоор яаж ихтэй бүх юм орсон гэж хэлчихээд хил давнгуудаа хөдөлж мөнгө ороогүй, хоолны мөнгө ороогүй, алтын имэлээс хаш унааны мөнгө ороогүй гэдэг ч юм ингээд хүмүүсээс мөнгө нэмж авсараа 5-600 мянга төгрөг болчих юм тийм. Ийм юм бол маш их гарч байгаа даа тийм. Тэгэхээр энэ дээр бол бас сайн анхаарч хүмүүс унаа анхаарч иж тэгээд аялахгүй бол хямдхан үннээс болоод юм уу нэгэн бол орцсон байна гэж бодож байснаас болоод ингээд хуурм эхэлж байгаа юм талууд байж байгаа. Дээр нь яаж ирэхдээ одоо энэ аялалд явж байгаа хүмүүсийн анхаарах зүйлүүд нь юу вэ гэхээр дараагийн эрсдлээ бодох хэрэгтэй. Ямар нэгэн тохиолдолд эрсдэл гардаг энэ нөхдүүд одоо яах юм? Ардлаа дааж чадах юм тийм янз бүрийн асуудал гарна шүү дээ. Жишээ нь одоо манайх одоо 3 жилийн өмнө утаад явж байгаа 50 хэд өмнөд явж байсан. Биднүүд би бас өөрөө бас хинэггүй ч гэдэг юм уу тийм хятад сулгаа идэггүй мөлий гэж одоо баах мөнгө одоо тийм тэр үе 20 сая төгрөгийг ингээд 20 сая төгрөгийн явныг цүнхдэйгээ тавьж байсан чи өглөө болчихсон ч байхгүй болчихсон. Тэнгүүд нөгөө 50 хэд өмнө айгүй хямарсан. За одоо Монгол аяд мэдээж аялла багасгах юм хоол унтахгүй байх, буудлахгүй байх гэдэг ч юм хүмүүс бол хямраад авахгүй. Би тэгээд дээдсэн гэдэг тийм бол байхгүй. Дан аялдгаар аялнаа. Харин ч үдүүд илүү юунууд гаргаж өгнө гэх. Тэгээ Монгол руу наашаа гараад одоо мөнгө шилжүүлээ. Тэгээ мөнгө шилжүүлээд ингээд бидүүд аялал маш сайхан тэгсэн үнэхээр гайхаж явах жишээтэй тийм. Тэгэхээр ингэж бидүүд яаж явах вэ? Ер нь аяллаа компаниудыг маш сайн сонгож байж дээр нь энэ дэлхийд дээр бол юм байна л дээ. Одоо ингээд бид Канад руу тун удахгүй Канад руу аялал гаргаж чинь, Тайвань руу аялал гаргаж чинь энэ компаниудад яг тэр хизээч хүн аялал зохион байгуулдаг. Анх байгуулагч аяллаа компаниар хизээч аялдаггүй хүмүүс нь. Эрсдлээ тооцдог заяа. Манайд бол одоо яаж хамаагүй байгаад байна л дээ. Энийг бол олон жилийн турш марцсан одоо бас яг аялал жуулч хөгжөөд удааг бол одоо энэ дээр байгаа баг. Тэгээд энийг одоо бас үдээд анхаарах. Бүх л аялал жуулчлалын компани нэг л адилхан хөтөлбөртэй. Энийг бойлох хэрэгтэй. Өөр хөтөлбөртэй өөрснөө сэтг бод хөтөлбөрөө зохио. Одоо энэ ер нь амар болсон шүү дээ. Монгол аялал компани хөтөлбөрийг ингээл дуурайгаад хийгээд ингээд баг үсгийн цэгийн таслаг байж байгаа. Тэгж болохгүй. Одоо тэг
гаргаж болно, өрсөлж болно. Тэгтээ өөр юм хийж, өөр байж өрсөлдөд бидүүд болно заяа. Тэгэхгүй ингээд хүн дуурайгаар энэ бол бидүүд нэг л өдөр гэдэг. Бидүүд нэг өдөр зөрүүлдэг ш. Тэгэхээр энэ бол энэ сайн асуудал биш шүү гэдгийг одоо бас хэлэхэд тэгээд нийт одоо аялагчдад түрүү хэлээ те маш сайн аялын хөтөлбөрөөр хар компаниар тэгжээж одоо үйл болж байгаа эрсдлүүдийг маш сайн тооцоолж ингэж аялах зүйтэй юм аа. Намрын адаг сарын бэлгийн тооллын 22-ны дүйчин өдөр Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж ээжтэй болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш ном айлдаж ханцшгүй дээдийн номын өглөөр ээжигээ орчлонгоос гэтлэхэж Нирваны хотогт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж зам твд залран ирсэн түүхтэй. Тиймээс эрхэм сүсэгтэн олон та бүхнийг намрын адаг сарын 22 буюу Бурхан багшийн дээдийн номын өглөөр эхийнхээ ачийг хариулсан өдөр тохиох их мөргөлийн аялалд хүрэлцэн ирж хамтдаа буян хураануу хэмээн урьж байна. Энэ үеэр мөн ихтгэл тамбыг ил гаргах ёсол тохион буй тул та ариун мутрын хадгаас адис хүртэн аж амьдрал ажил үс эрүүл мэндээ сүсэглэн даатгаж сайнны мөрийг татан залбирах боломжтой. Бид аялал жуулчлалын анхлагч 2006 онд Итгэл тамб байгаль нуурын аялал, 2007 онд Дубайн аялал, 2008 онд Вьетнамын аялал, 2009 онд Сингапур, Тайланд, Малайзийн аялал, 2010 онд Бээжин, Чиндаогийн аялал, 2011 онд Европын холбоогоор аялах аялал, 2012 онд Америк нэгдсэн улсын аялал, 2013 онд Оросын холбооны улс Эрхүү хотын аялал, 2014 онд Манжуур хайларын аялал, 2015 онд Индонезийн аялал, 2016 онд Тэнгэрийн хаалга Бэйдэхогийн аялал, Монгол аялал. Аялуухтай аялал тавтай үйлчилгээ. Харилцагчаа хүндэтгэн дээдлэх нь бидний эрхэм зорилго. Таныг зогсож бүх газраас тань нар хүртэл аялуу. Азийн цэжид дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэн төгөрний голом тавгаа түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Байгалийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид минь үргэлжлэл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөр чинь Монгол аялал.